За хилцэж байгаа асуудлаас Арслан намын бүлэг 5 өдрийн завсарлага хүсэлт гаргаж байна. Сонгуулийн ерөнхий ороотой холбоотой, томилгоотой холбоотой асуудлаар Арслан намын бүлгийнхаа хувьд дахиад ярилцах хэрэгцээ шаардлага байна. Ер нь бол өнгөрсөн сонгуулиудын үйл явцыг хараад олон нийтийн дунд энэ сонгуул яг арчсан үндсэн хууль заасан зарчмаараа явж гэнэ үгүй юу? Сонгуул хэлбэрийн төдий болсон байдлаар зөвхөн сонгуул явагдлаа гэдэг одоо нэр хэмээгээд ардаа эрх мэдэл ард түмний дуу хоолой үзэл санаанаас гадуур шийдэгдэнэ үгүй гэх юмчлэн олон асуудал яригдж байгаа. Энэ яригдж байгаа шүүмжүүдийн нэг гол одоо эзэн бол сонгуулийн ерөнхий ороо байгаа. Тийм учраас сонгуулийн ерөнхий ороотой холбоотой асуудлыг нөхөр ярих хэрэгтэй. Ирэх 27-28 оны сонгуулийг илүү нээлттэй ил тод ардчилсан зарчмаар нь явуулахын тулд сонгуулийн ерөнхий ороонд томилогдож байгаа хүмүүсийн бас зан чанар болон ажиллах шударга байдал их чухал. Тэгээ энэ асуудлаар Арслан нам дахиад ярилцах шаардлага байгаа учраас хилцэж байгаа асуудлаар 5 хоногийн завсарлага авч байна. За сонгуулийн ерөнхий ороо 9 гишүүнтэй 9 гишүүний 2 нь орон тооны 7 нь орон тооны бус ажилдаг. Энэ 9 гишүүн бүгдээрээ төрийн жинхэнэ албаа агч байх ёстой. Ингээ бүрэн эрхийн хугацаанд дууссан 4 нэр дэвшигч одоо орж ирж байгаа. Нэг нь ерөнхийлөгчөөс санал болгох хуультай хуулийнхаа дагуу, дээд чигөөс санал болгодог хуулийнхаа дагуу, за улсын их хурлын төрийн байгуулалтын байнгын оронсод 2 нэр дэвшигч санал болгодог, энэ санал болгодог хуулийнхаа дагуу энэ нэр дэвшигч нь орж ирж байгаа. Одоо дахиад бүрэн эрхийн хугацаанд дууссан 2 нэр дэвшигчийн асуудлыг бас ойрын үед шийднэ. Ингээ үндсэндээ сонгуулийн ерөнхий орооны бас бүтц нэлээд томоохон бас өөрчлөлт орно гэдгийг бас хэлье. Нухацтай ярилцах шаардлагатай гэж үзэж байгаа юм байна. Нэр дэвшигчийн сонсголууд хийгдсэн. Энэ сонсголуудаар бол энэ 4 нэр дэвшигч орцсон байгаа. Дараагийн 2 нэр дэвшигчийн сонсгол хийгдэн. Тийм болохоор гишүүд сонсгол хийгдэж явах үед бас нэлээд сайн ярьж явах зүгээр байгаа шүү гэдгийг бас сануулж хэлье. Арслан намын бүлэгт 5 хоногийн завсарлага өглөө.